За сайн байцгаана уу? Намайг Буян Тогтго гэдэг оюуны төв сургуулийн биеийн тамирын багш байна. За тэгээ манай оюуны төв сургууль дээр маань явагдаж байгаа 3 клуб байгаа. Хөл бөмбөгийн клуб, сагсан бөмбөгийнх, волейболынх гэдэг 3 клуб байгаа. Тэгээд энэ 3 клуб маань 1 сараас, за 2 сараас хойш ер нь маш идэвхтэй энэ хичээллээд бас хүүхдүүдээ олж аваад бэлтгээд эхэлсэн байгаамаа. Тэгээд одоо яг 3-4 сарын туршид яг энэ бэлтгэлээ хийгээд хүүхэд болгон маань бас маш амжилттай суралцаар ирж байна. За тэгээ юуны өмнө болохоор яг энэ хүүхдүүдийг спортод дурлуулах тэр нь миний хамгийн ихний зорилго байлаа. Тэгээд хөл бөмбөг болоод волейбол, сагсан бөмбөг энэ спортуудад дурлуулж энэгээр хичээлүүлэх, сонирхлын татах гэсэн бүх зүйлийг бас эхлэж хийж эхэллээ. Тэгээд одоо 3 дугуулан маань мэдээж 4-р ангиас 11-р ангийн нийтдээ 30-40 хүүхэд хамрагдаад явж байна гэсэн үг ээ. За тэгээ волейболын дугуулангай онцлож ярих юм бол хүүхдүүд маань волейболын бас нэг эмэгтэй, эрэгтэй баг ер нь гарах гад бэлтгэдээд байж. Тэгээд ялангуяа эмэгтэй баг маань нэлээд бүрдээд бэлтгэдээд эхэлсэн. Ер нь бол эмэгтэй баг маань бэлэн болчиход байгаа гэж хэлэхэд бас таатай байна. Тэгээд энэ маань удахгүй 11 сард болох Таиланд руу явах тэр эмэгтэй баг маань ч гэсэн эхэлж байна. Тэгээд байрлал болоод доороос дээрээс давуулалт эдгээр дээрээ нэлээд сайн хичээдээд ер нь тун айтайхан болчиход байгаа гэж хэлмээр байна. За сагсан бөмбөгийн дугуулан дээрээ бол тодорхой хэмжээний хүүхдүүд маань клубтаа хамрагдаад нэлээд сайжирсан байна. Залалт, шидэлт, дамжуулалт, за бас мөн баг болж тоглох энэ бүх ойлголтуудыг бас сурж эзэмшсээр ирлээ. За тэгээд ер нь одоо миний түлхүү их анхаарч ажиллаж байгаа зүйл маань хүүхдүүдийнхээ бас зөв шидэлтэн дээр их анхаарч байна. Бас зөв залах, бас оновчтой дамжуулалтыг бас өгөх тал дээр илүү их анхаарч байна. Тэгээд хүүхдүүд маань бас нэг өдөрт нэг хүүхэд гэхэд 200-300 шидэд байж байна. Тэгээд яг тэрнээсээ дамжуулаад бас бүх чадварууд нь ахисан байгаа гэж өөрийн хувьд өгөнж байна. Тэгээд одоо энэ 5 сарын 20-нд бас Америк руу бидний сагсан бөмбөгийн багаараа явах гэж байна. Тэгээд 5 сарын 24-өөс 29-ний хооронд болох тэр International Students Convention-д мэдээж амжилттай оролцоод ирэхийг хичээнэ. Тэгэд бас эцэгчүүдтэй маш их баярлалаа. Тэг хүүхдүүдээ бас энэ дугууланд хамрагдуулж байгаад маш их баярлалаа. Тэгээд мөн цаашаа үргэлжлүүлээд бас оюутан энэ сурагчдаа дэмжиж энэ клубтээ хамрагдуулаарай гэж хүсэж байна. Сайн байна уу? Намайг 9 ангийн сурагч Бэлэгт гэдэг. Би энэ жил ингээд сагсны дугууланд ингээд хамрагдсанараа ингээд аяар ингээд олон зүйлийг мэдэж сурч авсан. Би тэр зүйлээсээ ингээд жоохон хэлье. Би өмнө нь ингээд зөвхөн ингээд сагс тоглохдоо ингээд баруун талаар ингээд ордог байсан. Тэнгүүд ингээд хамгаалагч нараа баруун талыг ингээд зөвхөн баруун талаар ордог юм ингээд барьцдаг. Тэгээд би зүүн талаар орж сурсан. Тэгээд лефт хенд дээр татаж сурсан. Тэгээд бас дундын шийдэлт бас илүү сайжирсан. Өмнө ингээд сайн орохгүй байдаг зөв техник ингээд авч шийдэж сурсан. Тэгээд бас ингээд хувилбарууд ингээд өөрөө ганцаараа ингээд сагс тоглох чинь хүн ингээд ганцаараа яваад ингээд бөмбөг гол хийх биш ингээд багаараа хийж тоглох, хувилбар хийх, ингээд засах энэ төр гээд илүү амар олон зүйлийг мэдэж авч сурсан. Тэгээд намайг энэ дугууланд хамрагдаж тийм би бас юу яасан. Би энэ дугууланд явсан ирээдүйн зорилго болохоор дээдлэгт орё гэж мөрөөддөг. Тэгээд дээдлэгт ороод том нэртэй тамирчин болъё гэж мөрөөддөг. Тэгээд намайг энэ дугууланд явуулж өгсөн аав ээжтэй баярлалаа. Сайн байна уу? Би 7 ангийн сурагч Мөнх Өргөл байна. Оюуны төв сургуульд би энэ жил сагсны бэлтгэлд хамрагдаад тэгээд дундаас шидэх, тэгээд оновчтой шидэх. Тэгээд өмнө нь бол яаж хэрхэн гараа зөв гаргахаа сайн мэдчихсэн. Тэгээд энэ сургуультанд явуулж байгаа, дэмжиж байгаа аав ээж багш нартай баярлж байна.
Баярлалаа. Сайн байна уу? Төмөр хоёрыг авахтай Агима би оюуны төв бүрэн сургуулийн 10 А-гийн сурагч байна. За би бол энэ 2024-өөс 2025 оны жилд энэ шинээр 10 дугаар ангиж одоо шилжин орж ирсэн. Мөн одоо яг шилжин орсноос 9 сараас одоо 5 сар хүртэлх би яг волейболын дугуйланд баяр тогтох багшийн хамт хамрагдсан. Надад бол үнэхээр гоё байсан. Манайх бол анх ингээд энэ сургууль баггүй байсан волейболын. Тэгээд би тоглоод тэгээд бас араас нь хүүхдүүд бас шилжиж ирж маш олон авьяастай хүүхдүүд одоо ур чадвараа өрсөлдүүлсээр одоо өдийг хурж одоо манайх волейболын багтай дараа жил 11 сард Таиланд явах болж байгаа. Энэ бол үнэхээр надад миний сэтгэлийг хөдлөж байгаа. Тэгээд одоо тэр Таиланд явах тэмцээндээ маш сайн бэлдэж байгаа. Тэгээд одоо юу сурсан бэ гэхээр би багаар ижиж сурсан. Би бол аль болох ингээд ганцаараа явах гээд нэг тийм хувиа хичээсэн ч гэдэм юм. Ерөөс багийн тоглолт мэддэггүйсэн. Одоо болохоор ингээд одоо найз нөхөдтэйгээ хамт тоглоод волейболын утга учир үн цэнийг илүү сайн ойлгож байгаа. Тэгээд одоо энэ сургууль ингээд хамрагдаж би маань төлж ийм сайхан орчин нөхцөлд найз нөхөдтэй минь секц дугууланд ингээд тасралтгүй хамруулж байгаа эцэг их болон бурханд үнэхээр их талархаж байна. Мөн оюуны төв сургуулийн хамт олон багш ажилчтай үнэхээр их баярлалаа. Сайн уу, 10 ангийн Сарана байна. Би өмнө нь волейбол ерөөсөө тоглож байгаагүй, ямар ч мэдлэг байж байгаагүй. Гэтэ харин энэ жил би өөрийгөө ингээ чаленж гэж бодоод волейболын секцэнд ороод анхны мэдлэг сураад, холбож сурсан. Багийн холбогчоор явах гэж хичээж байгаа. Тэгээд манай Октодын баг бол 11 сард Таиландын бүсийн тэмцээнд бэлдэж байгаа. Тэгээд тоглож байна.